Тэгээд Монголын маркетингийн холбооны удирдлагын багийн гишүүн Инх Туяа болон Монголын маркетингийн холбооны гишүүн Галхүү нар студид орж ирэхэд бэлэн болжээ. За тэгээд бид бол маш гоё юм тэмцээн зохион байгуулах гэж байгаа гэсэн мэдээллийг сайн байцгаана олсон байгаа. Тэгээд энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Ямар тэмцээн, ямар онцлог давуу талтай юм тий сайхан ярилцах болно. Тэгээд залуучууд маань ах юм бол бас дэлгэцэндээ ортоод чих тавиад сонсороо гэж хүсэж байна. За өглөөний минь та хоёртаа өглөөг сайхан эхлүүлж байна уу? Өөрсдөө илүү дэлгэрэнгүй сайхан танилцуулаад дөрвөлээ яриандаа оръё. За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За намайг Инх Туяа гэдэг. Монголын маркетингийн холбооны удирдлагын багийн гишүүнээр ажилладаг байгаа. За сайн байцгаана өглөөний минь намайг Галхүү гэдэг. Монголын маркетингийн холбооны гишүүн. Аха. За окей. Юу болох гээд байна хоёроо? Юу болох гээд байна? За ямар тач ингээд Creative Student Competition 2025 гэсэн зүйл ер нь ойрын үед бас сонсогдоод байлаа. Чихэнд бол нүдэнд харагдаад байлаа. Тэгэхээр энэ хүү тэмцээн хизэнээс яаж эхэлсэн бэ? Хэддэг жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ? Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас үзэгчтэй өгөөч гэж хүсэж байна. Аха. За Монголын маркетингийн холбоо бол 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм төрөмс байгууллага байгаа. Өнөөдөр одоо бараг 31 дэх жил рүүгээ ороод үйл ажиллагаа явуулж байна. За холбооны зүгээс бол яг энэ маркетингийн салбар буюу бүтээлч салбар гэж яригддаг тийм. Энэ салбарт аль болох академик болон одоо орчин үеийн чиг хандлага, за насны төрлийн бүх одоо хэсгүүдэд ингэж мэдээллийг хөгжүүлэхийг зорддог. Дээрээс нь дотоодын болон гадаадын маш олон төсөл хөтөлбөрүүдэд одоо хамрагдаж өөрсдөө бас зохион байгуулж эндээсээ бас Монголынхаа хүмүүсийг гацгшаага одоо яг энэ маркетингийн бүтээл салбар руу аль болох хөгжүүлэх тал дээр хувь нэмрээ оруулж ажилладаг ийм одоо төрөмс байгууллага та бүхэн мэдж байгаа. За үүнийхээ хүрээнд бидэд Оюутны олимпиад гэж зохион байгуулдаг байсан. Оюутны олимпиадыг бол маш олон жил зохион байгуулсан Монголын бүх их дээд сургуулиуд болон сургуулиудынхаа маш гоё эрдэмтэн, доктор, профессор, багш нартай хамтран зохион байгуулдаг байсан. За тэгээд ковид болоод ковидоос хойш бол бидэд хараахан яг энэ нөгөө оюутныхаа олимпиадыг зохион байгуулах ажил маань түр одоо жоохон зогсон болцсон байсан. За тэгээ энэ жилээс бид нар энэ яг оюутнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлээд тэгээд энэ жилийн Creative Student Competition 2025 гэдэг энэ тэмцээнүүдийг зохион байгуулахаар бэлэн болчихсон байгаа. За тэмцээн маань болохоор 11 сарын 29-30 буюу Бямб-Нэм гарагт зохион байгуулагдахаар тавлагдаад одоо ажлуудаа орсон төслийн баг би одоо яг энэ төслийнхаа ахлагчаар ажиллаж байгаа. Манай галаа манаас өөрөө багш хүн байгаа. Тийм тэгээд ингээд төслийн баг ажлуудаа орсон гэдээ явж байна. Одоо энэ зохион байгуулж байгаа одоо энэ тэмцээний маань одоо хамгийн гол зорилго юунд оршиж байна? За гол зорилго гэх юм бол бидэд юм байгаа. Энэ жилийн тэмцээний гол зорилгоос илүүтэйгээр онцлог маань юу байгаа гэхлээрэ бид нар яг хамгийн одоо энэ дэлхийн бүтээл салбарын хамгийн том наадам гэж яригддаг тий Франц улсын Кан хотод зохион байгуулагддаг Каны наадам гэж Cannes Lions гэдэг одоо фестивал болж байдаг. За яг энэ одоо том энэ байгууллагын хамгийн бас нэг гоё сорилттой тэмцээн болдог. Энэ маань Cannes Lions гэдэг 30 хүртэлх насны залуучуудыг ус болгоноос одоо ус болгон дотроо өөртөө ихлэ шигшээд тэндээсээ яг үндэсний ялагчаа яг дэлхийд одоо очиж өрсөлддөг ийм гоё тэмцээн байдаг. За яг энэ форматын жишгээр оюутнуудаа зориулаад олон улсын яг энэ форматыг өндөр зохион байгуулалтад бид нар хэрэгжүүлэх гээд зарж байгаа гол онцлог нь байгаад байгаа юм. Тэгээд эндээсээ бид нар шалгарсан оюутнууд маань мэдээж ахаад маш олон нөгөө нэг төсөл хөтөлбөрүүдэд өөрөө өөрсдөө бас сорих боломжуудыг олгож байгаа. Дээрээс нь яг энэ Young Lions-ийн одоо энэ тэмцээнд орохын тулд оюутан биш дээрэс нь 30 хүртэлх насны залуучууд оролцдог учраас яг энэ залуучуудад энэ одоо тэмцээний өмнөтгэл буюу энэ маань өөрөө гинжин холбоо үүсгэж байгаа. Оюутан байхдаа ороод өөрийгөө нэг сайн сориод үзчих яг энэ форматаар нь тэгчингүүтлээ дараад нь ажил дээр гарсан хойно өөрсдөө яг тэр олон улсын тэмцээнд нь орох юм бол боломжтой болж байгаа гэдгээр онцлог байгаа даа. За Creative Student Competition гахалтай. Ер нь оюутнууд л орж болох уу? Би орж болохгүй мэн тий. Тий. Яг гоо саяны хэлсэнчлээ нөгөө Young Lions, за Young Spice гэх тэмцээнүүдэд шат дараалсан байдлаар
өөрсдийн нөгөө нөхцөл байдалд тааруулаад тэмцээнд тус бүрт нь хийгдэж байгаа. За энэ жилийн одоо ярьж байгаа бидний яг гол сэтг болж байгаа тэмцээн маань болохоор зөвхөн оюутнуудад зориулсан тэмцээн болж таарж байгаа. Ямар тавигдах шаардлагууд юу байгаа вэ? Та илүү дэлгэрэнгүй бас хэлээч. Тийм, ерөнхийдөө бол яг уу за Монгол улсын хувьд нийт үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй дээд сургуулиуд энэ салбарын одоо оюутан залуучуудыг бэлддэг. Тухайн сургуулиудад 3-4 төр курсын оюутнууд за маркетинг болон бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг оюутнууд маань хамрагдах бүрэн боломжтой байгаа гэсэн. 3-4-р курсын маркетинг болон бизнесийн удирдлагын чиглэлээр суралцж байгаа оюутнууд, тийм бакалаврын оюутнууд оролцох боломжтой юм байна, тийм үү? Тэгэхээр би бол нийт оюутнуудад гэж бодоодсэн. Тэгвэл үгүй байх нь шүү, илүү дэлгэрэнгүй бас мэдээллийг авч ийн, тийм бизнес удирдлага, за маркетинг 3-4-р курсын оюутнууд оролцох нэ. За энэ жилийн үед ер нь ямар одоо шинэ чиглэл, даалгаврууд, сорилтууд тэнд явагдах юм болоо ярьж болох болоо. Ерхий чиглэлүүдийн хүч тий. За ковидоос хойш үйл ажиллагаа маань тодорхой хэмжээнд зогссон байсан гэсэн. За тэгээд энэ жил болохоор одоо энэ тэмцээн маань креатив тэмцээн маань зохион байгуулалт болсон нийт мэдээллүүдийг сургуулиудад хүрэхэд бол нэлээд таатай байдалтай хүлээж авсан. За тэгээд сургуулийн удирдлагууд болон багш нар маань их дэмжиж ажиллаж байгаа. Оюутнууд маань бас өөрсдийн салбарын онцлогоос хамаарат тэр бизнесийн за маркетинг оюутнууд байдаг учраас ямар нэгэн байдал тэмцээнд за өөрсдөө бас өрсөлдөөнд орох их дуртай шинж чанар агуулгдсан тийм оюутнууд байдаг учраас нэг талаасаа цангацсан байсан гэж хэлж болно. Тэгээд энэ одоо шийдвэрийг гаргаад тэмцээний зохион байгуулахад нийт багш нар бол оюутнуудтай холбогдож байхад бол маш таатай хүлээж авч одоо өргөнөөр оролцоно гэдгийг бол мэдэгдээд одоогоор нэг 30 гаруй багууд бол одоо саналаа өгч гисэн тэмцээнд оролцоно гэдгийг бол мэдэгдчихсэн байгаа. Тэмцээний хувьд хэдийн хугацаанд бас үргэлжлэх вэ? Ер нь юм нөгөө юу байгаа юу одоо үе шат ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл байгаа болов уу? Тий. Дөрөв ярьсанчлан Cannes одоо Cannes Lions гэдэг ярьж байгаа тий. Монголын маркетингийн холбоо өөрөө яг энэ Cannes Lions-ийн одоо албан ёсны энэ одоо тэмцээнийг улсдаа зохион байгуулах албан ёсны цоргаан зэрэгтэй байгууллага байдаг. За үүнийхээ хүрээнд бид нэр олон одоо хүмүүсийг тэмцээн уралдааны нэг энэ яг чиглэлээр зохион байгуулад эндээс үндэсний ялагч маань дэлхийд өрсөлдөөд ингээд олон амжилтууд гаргасан бас түүхүүд байгаа. За товчхон дуурах юм бол бас мөн ялгаа өмнөх жил болоо Монголоос манай одоо Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгчийн баясгалан маань яг энэ Cannes наадмын бүр 30,000 гаруй маш олон энэ улсын 30,000-аад одоо бүтээлүүдийн одоо хамгийн ихний нөгөө шүүлтүр дээр манай улсаас төлөөлж бас оролцсон байгаа. Тэгэхээр ер нь яг хуу энэ ташрамдуулахад маркетингийн энэ бүтээл салбар бол хөгжиж जैन те бас манай монголчууд бас дэлхийд гарах гарцуудыг бас нээж байгаагаар онцлогтой. За тэгэхээр яг энэ жишгийн дагуу формат маань яаж явагдаж байгаа гэхээр тэмцээн 2 өдөр болно. 2 өдрийн тэмцээнд дээр болохоор эхний өдөр бол яг багуудад даалгавар өгөгдөн. За багийн даалгавар бол яг тухайн өдрөө задардаг онцлогтой. Яг олон улсын формат нь тэгж явдаг. Тэгэхээр одоохондоо бол хин ямар даалгавар дээр ажиллагаа мэдэхгүй байгаа. Яг тэмцээний өдрөө даалгавраа задлаад за тэгэнгүүт даалгавар өгөгдсөний дараачаас багууд маань яг тухайн орчиндөө вакуум байдлаар нэг осны тэндээсээ гарахгүйгээр яг тэндээ байрлаж 6 цагийн туршид тухайн даалгавраа биелүүлээд за гүйцэтгснийхаа дараа яг цагтаа хураалгаад тэндээсээ бид нар шорт лист түүгээд дараачийн өдөр нь шалгарсан багууд маань яг шүүгчдийнхаа бүрэлдэхүүний өмнө гараад илтгэлээр танилцуулж тэндээсээ одоо ихний байруудыг шалгаруулж ялагчийн тодруулах байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө маш гой сонирхолтой. Яг нөгөө олон улсын формат нь болохоор бүр 24-өөс 30-36 цаг хүртэл ингээд юу байдаг даалгавраа биелүүлдэг. Тэрний яг одоо нөгөө илүү юу болгож туршлага хоримтлуулах үүднээс 6 цагаар бид нэр энэ жил сонгосон байгаа. Нэг багт хэдэн хүн байгаа вэ? За тэгээд шүүгчдийн бүрэлдэхүүн гэдэг чинь тий. Шүүгчдийн бүрэлдэхүүн бас их сонирхолтой санагдлаа. Ямар хүмүүс байгаа юм болов? За мэдээж шүүгчдийн бүрэлдэхүүн бол аль болох нөгөө илүү зөв ёс зүйтэй тэгээд дээрэс нь яг бүтээл салбарынхаа онцлогийг мэддэг энэ одоо туршлагатай хүмүүсийг сонгож оролцуулж байгаа. Тэгэхээр шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд бол бас яг тухайн өдрөө зарлагддаг. Тэгжээч нөгөө энэ маань өөрөө олон улсын формат нь илүү өндөр одоо наривчлалтай, нууцлалтай тэгээ илүү тэр одоо нөгөө сорилтыг бас илүү сонирхолтой байх үүднээс
задрагаа оруулахгүй гэдэг талаас хадгалж байдаг. Тийм. Тэгэхээр ямар ч сан шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд бол маш энэ салбартаа одоо хийж бүтээсэн туршлагатай, дээрэс нь одоо энэ бүтээл салбараа ойлгодог тийм хүмүүсээр одоо оролцуулж байгаа. Багийн хувьд болохоор манай галаа. Тийм, багийн хувьд болохоор яг нэг өмнөх форматуудтайгаа ижилхэн за 2 багийн гишүүнтэй байгаа. Нэг багт 2 хүн. Нэг багт 2 хүн гэсэн үг. За 2 багийн гишүүн маань өөр өөрсдийн гэсэн угаас даалгавар биелүүлэх одоо гүйцэтгэх үүрэгтэй байдаг. За тэгээд бас нэг онцлог шин чанартай энэ хүү тэмцээнд яг одоо бидний бэлтгэсэн зааланд өөрсдийнхөө за компьютер, ноутбук зэрэг одоо нэг PPT танилцуулга, креатив ажлуудаа одоо бийтжүүлэх за тоног төхөөрөмжүүдэд бас бэлдэж ирдэг. Тэгээд тэмцээний туршид 6 цагийн туршид бас интернет нээлттэй хэрэглээнд ашиглах боломжтой байдаг учраас бид нар ямарваа нэгэн байдлаар одоо хийх үйлдэлүүдийн хязгаарлахыг бол хүсдэггүй. Тэгээд тийм учраас яг хуу тэмцээнд оролцож байгаа оюутнууд маань давхар нөгөө техник технологийнхоо тэр төхөөрөмжүүдийг сайн бэлдээд за тэгээд яг интернетээ айгүй зөв зохистойгоор ашиглаад тэгээд үр дүнтэй ажлыг гаргах үүднээс бас бид нар бүх зүйлийг одоо илүү таатай, тухтай байдлаар нь бас бэлдэж гаргадаг гэсэн үг. Оролцогч оюутнуудын хувьд болохоор одоо ялсан тохиолдолд те тэтгэлэгч гэдэг юм уу ямар боломжууд ер нь нэгддэг вэ? Өмнөх бас ялагч нарын хувьд бас яг тийм кейсийн хувьд бас та бүхнээс бас хуваалцвал бид нартэй. Маш гоё асуултанд баярлалаа. За өмнөх бид нар оюутны холбоо маркетингийн холбооноос яг оюутны олимпиад гэж зохион байгуулдаг гэсэн гэдэг ярьсан те. Тэгээ энэ олимпиадаас төрүүлсэн одоо хүмүүс маань ер нь бол тухайн одоо манай Монголын бас топ компаниудад шууд одоо ажлын урилга авах ч юм уу тий ажлын санал авах ч юм уу урагдж орох юм бол зоогоор хангагдаад одоо ингээд тухайлах юм бол зарим нь бол бүр илүү удирдах төвшний маркетингийнхаа энэ захирлуудыг хийгээ явж байгаа маш олон жишээнүүд байгаа. За тэгэхээр нөгөө одоо оюутнуудад маань 3 4 дугаар курсын гэж бас онцлоод байгаа шалтгаанууднаас үүнтэй холбоотой мэдээж одоо даалгавар тавьж байгаа компани бол одоо нөгөө даалгавар тавина гэж байгаа. Энэ маань болохоор яг тухайн энэ нөгөө тэмцээнтэй холбоотой яг нөгөө юуны компаниас даалгавар өгөгдөн. Тэгэхээр энэ шүүгчдийн бүрэлдэхүүн далан компаниудаас ирж удирдлагуудаас ингээ шүүн үзнэ. Тэндээс бас яг энэ өөрсдийн энэ оюутнуудыг хараад тухайн оюутанд саналтай авах, ажлын саналтай авах боломжууд бас хамтарч ажиллах боломжууд нэгдэнэ. Хоёрдугаар шагналын сан гэх юм бол нэгдүгээр одоо байранд шалгарсан оюутан 3 сая төгрөгийн шагналын сантай байгаа. Хоёрдугаар байр нь 2 сая, гуравдугаар байр нь 1 сая төгрөгийн шагналын сантай. Дээрээс нь дэмжигч байгууллагуудын гарын бэлгэнүүд дагалдаж байгаа. Тэгэхээр заавал ялагч болохгүй байсан ч гэсэн тэмцээ ороод магадгүй ирээдүйн тийм ажлын одоо байраа олох хүсэлт одоо авах ч гэдэг юм уу те урилга авах боломж бас нэгтгэх нь шүү дээ тийм үү? Яг үнэ. Ер нь одоо маркетингийн салбар бол асар өөрчлөгдөж байна. Тэгээ та бүхэн бас яг энэ салбарын хүмүүс. Тэгэхээр ер нь шин сонин содон юу байна? Ер нь ямар одоо оюутнуудад чадвар, скил илүү хэрэгтэй юм шиг анзаарагдаж, ажиглагдаж байгаа л. Тий яг оюутнууд өөрсдийн цаг нөхцөл байдалтай тааруулаад маркетингийн хөвсөлд бас өөрчлөгдөд өөрсдийнх нь ур чадварууд ч гэсэн давхар нэмэгдээд явж байгаа. Тэгээ яг энэ тэмцээний маань утга илүү креатив. За тэгээд саяны бүтээлч тал руугаа. За тэгээд сая хэлсэнчлэн одоо бидний бүтээлч гэдэг зүйл ч гэсэн өөртөө хөвсөн өөрчлөгдөж ямар зүйлүүдээр байх вэ гэдэг нөхцөл байдлууд маань бас ингээд өөрчлөлтөнд ороод явж байна. Тэгээд бидний яг креатив буюу одоо энэ даалгаврыг биелүүлэх өнцгөө харах зүйл нь одоо юу юм бэ гэхээр ямарваа нэгэн одоо юу гэдгийг богино хугацаанд өрнөх одоо тэр бичил тесрэлттэй ажлуудыг гэж харахаасаа илүүтэйгээр энэ бидний одоо энэ бүтээлч гэдэг байгаа зүйл маань яг гол цөм нь хаана орших юм бэ гэхээр ямарваа нэгэн асуудлыг барьж авч түүнийг нь шийдэх зорилготойгоор гэхдээ шийдэлтэд хүрэх арга замууд маань өөрөө илүү креатив болон уртын хугацаанд өөрөөрөө цаашаа маш олон хүмүүсийн сонирхлыг татаж маш олон хүмүүст хүрэх боломжтой тэр нэг арга замуудыг одоо олоход ер нь бол оршиж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр бол одоо креатив гэдэг зүйлийг одоо маш өргөн цаар хүрээтэйгээр маш уртын хугацаанд байдлаар одоо харах үнцгүүдээ өөрчилж чадах юм бол тэнцэнээс одоо оюутан залуучууд маань маш одоо үр дүнтэй, ашигтай одоо гоё санаануудыг гаргаж ирч чадах байхаа гэсэн хүлээлттэй энэ хүү тэмцээний ер нь бол зохион байгуулахаар болж байгаа. Одоо нөгөө манай энэ тэмцээний маань хувьд болохоор за одоо энэ Creative Student Competition 2025 бол одоо манай Монголын маркетинг холбооны одоо нэг төсөл хөтөлбөр тэмцээн шүү дээ тий. Тэгээ үргэлжлүүлээд ер нь ямар тэмцээн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлээд зохион байгуулахаар байгаа тий. Нилийн идэвхтэй бас ажиллаж байгаа харагдаж байгаа та бүхэн маань. За бид нар бол жилдээ бол нэг дотоодын хэд хэдэн том төслүүд тий тухайлах юм бол Smart
конференс гэдэг одоо хамгийн том дотоодын төсөл байгаа. За үүнээс гадна Young Spikes одоо Аз намхан далайн орнуудын яг энэ маркетингийн бүтээл салбарын хамгийн том байгууллага гэдэг Spikes Asia гэж компани бас яг энэ Young Spikes Competition тэмцээнийг бас бид нар жил болгон зохион байгуулдаг. Үүнээс шалгарсан үндэсний халагч маань Сингапур улсад болох энэ яг Аз намхан далайн орнуудын бүх одоо шалгарсан багуудтай энэ тэмцээн өрсөлдөөд тэндээсээ бас ялагч болоод дараагийн амжилтуудаа гаргаа явж байдаг. Тэгэхээр бидний хувьд бол энэ яг маркетингийн сорилт тэмцээн уралдааны хувьд бол Young Spikes одоо тэмцээн байна, Young Lions байна. За одоо энэ оюутнуудаа зориулсан гээд насныхан зориулсан. Тэгээд дээрэс нь смартууд маань болохоор бүх одоо бизнесийн байгууллагуудад зориулсан гээд энэ үйл ажиллагаануудыг бид нар явуулдаг. Дээрэс нь одоо маркетингийн холбооноос Азийн маркетингийн холбооны одоо эрхтэй, онцгой эрхтэйгээр аль биесны төлөөлөгчөөр ажилтгийн хувьд бол Аз намхан далайн орнуудын маркетингийн томоохон конференц хурал одоо цуглаануудад бас өөрсдийн гишүүд болон Монголын энэ бүтээл салбарт ажиллаж байгаа хүмүүстэй хамтраад бас оролцох боломжуудыг ингээд төслүүдийг хариуцаад явж байдаг. За тэмцээний хувьд бол нөгөө түрүүний ярьжсэн дээр бас нэмэт л гэдэг яг энэ Spikes Asia Spikes competition болохоор нөгөө бидэд өмнө нь орж исэн одоо энэ тэмцээний ялагч нарын маань бас одоо энэ маань нөгөө даалгавар өгөгдөөд тэгээд тухайн даалгавар маань яг ингээд багууд маань даалгавраа танилцуулаад ирэнгүүд энэний нөгөө өөрийнх нь шалгарсан одоо төслүүд байгаа тийм шалгарсан багийн энэ төслүүдийг улс орн одоо тухайн компани ч юм уу ингээд ашиглаад цаашаа үргэлжлүүлээд тэрийг бүр юм компанид ажил болгоод ингээд явж исэн жишээнүүд маш олон байгаа. Тэгэхээр энэ удаагийн бас нэг онцлог нь мөн ялгаагүй оюутнуудын маань энэ одоо хийгдэж байгаа энэ ажил маань өөрөө бас тухайн компанид нь төслийн одоо нэг үргэлжлэл болоод явхад тухайн оюутны өөрийнх нь бас маш гоё туршлага одоо юун дээр нэмэгдэх тийм бас онцлог байгаа. За ямар ч байсан тэгээд маркетинг болон бизнесийн удирдлагаар суралцж байгаа бакалаврын одоо салбарт одоо суралцж байгаа хөтөлбөрт суралцж байгаа оюутнууд оролцож болох юм байна. 3 болон 4 дугаар курсын оюутнууд. За тэгээд бүртгэл ер нь хэрхэн яаж явагдаж байгаа вэ? Дахиад нөгөө хизээ хаана болох талаар мэдээллийг дэлгэрэнгүй хэлээч гэж бас хүсэж байна. За бүртгэл болохоор 11 сарын 27-ны 26-ны 18 цаг хүртэл хийгдэж байгаа. За тэгээд нэг 7 хоногийн 3 өдөр гэсэн үг. Тэмцээн маань өөрөө хагас бүтэн өдөр зохион байгуулагдана. За тэгээд нийт ерөөхдөө 10 гаруй дэд сургуулийн за 30 гаруй багууд одоогоор бол тэмцээнд оролцсон гэдгийг ер нь бол мэдгэжчихсэн байгаа гэсэн үг. За бүртгэлийг яаж хийх боломжтой вэ? За манай Монголын маркетингийн холбоогийн пэйж хуудас байгаа. Пэйж хуудсан дээр яг энэ тэмцээнтэй холбоотой бүх мэдээллүүд ороо явж байгаа. Энэ дээр бүртгэлийн линк үүсгэчихсэн. Тэрүүгээр ороод бүртгэлийн линкийг бөглөөд за бүртгэлийн хураамжлах юм бол нэг багийн 100,000 төгрөгийн бүртгэлтэй байгаа. Бид нараас оюутнуудыгаа гэж яагаад бүртгэлийн хураамжийг аль болох бага тавихыг зорьсон байгаа. За дээрэс нь тэмцээн маань санхүү эдийн засгийн дээд сургууль дээр болно. Энэ удаагийн тэмцээнийг бол яг нөгөө санхүү эдийн засгийн дээд сургууль маань дэмжиж биднэрт бас бүх заал танхим тэр одоо сургалтын өрөө байдлаар хангаж өгж байгаад энэ ташрамд бас талархснаа илэрхийлээ. Тэгэхээр санхүү эдийн засгийн дээд сургууль дээр 11 сарын 29-30-нд явагдана. За мэдээж одоо сонирхож байгаа үзэж байгаа оюутнууд байх юм бол яг одоо нөгөө Монголын маркетингийн холбооны пэйж хуудас руу ороод линкээрээ бөглөөд одоо бүртгэлээ баталгаажуулаарай гэж хүсэж байна. За багш нар одоо үзэж байгаа юм бол бас манай багш нар оюутнуудаа дэмжиж бас энэ хүү тэмцээндээс оруулаад үзэлээ одоо сорих тийм боломжийг олгоорой. Оюутнуудаа зориулаад тэгээд үг гэлэхэд бол нөгөө одоо бүтээл салбарын хүмүүс бүгд л нэг тодорхой хэмжээний бодолт хийсэн явж идэг тийм нэг санаа олоод тэрийг яаж хэрэгжүүлэх үү гэд магадгүй өөрт нь нэг юм дутагдаа явж байдаг болвол тэрийгэ бодож авч байхаа оронд яг энэ тэмцээнд орж ирээд хэрэгжүүлээд хийгээд үзээрэй. Тэгээд өөрийгөө сориод үзээрэй гэж оюутнуудаа хэлмээр байна. Таны хувьд яагаад энэ тэмцээнд оюутнууд орох хэрэгтэй вэ? Үр өгөөж нь бас юундаа байгаа юм болоо? За нэг талаасаа яг хуу эн чин тэмцээн гэдэг зүйлд өөрөө оролцоо гэдэг зүйл байдаг. Яг хуу нийтлэг оюутнуудын шинж чанараас ялангуяа анх шинэ форматаар хийгдэж байгаа тэмцээнд жоохон тодорхойгүй зүйлүүд байгаа. Шинэ туршлага учраас оюутнуудад хамгийн түрүүнд төрдөг мэдрэмж нь юу гэдэг вэ? Бяцхан айдас байдаг. За тэгээд энэ айдсыг даваад дараагийн түвшинд одоо юу гэдгийг өөрийнхөө тэр заагдсан хугацаанд ажлуудаа хийж гүйцэтгээд тэр нэг тэнцэнээс
чадсан гэдэг мэдрэмжийг авах нь гэдэг бол бас нэг талаасаа бол хамгийн том ололт байгаад байгаа. Тэгээд дараагийн нөхцлүүдэд мэдээж салбар дунд байгаа үеийн залуучууд дундаа өөрийнхөө байр суурийг ямархуу байгаад байгаа гэдэг тэр мэдрэмжийг авна. Тэгээд сая өмнө хэлсэнчлэн бусад сургуулиуд маань оролцож байгаа оюутнууд маань ажлын байранд гарах боломж болон дараагийн нөгөө нэг тэмцээнүүдэд оролцох тэр гинжин холбоо арга барилуудыг эзэмшээд дэлхийн хэмжээний одоо юу гэдэг те чадварлаг одоо тэр одоо хүний нөөц болж гарах тэр боломжууд маань бол одоо ингээд бүх зөөрөөрөө бол тавигдаж ирж байгаа. Тэр боломжуудыг нэгтгэсэн зорилготой. За тэгээд энэ үн цэнүүдийг ч гэсэн одоо ихтэй сургуулиуд нь багш нар маань болоо удирдлагууд маань бүгд мэдж байгаа учраас тэгээд маш өргөнөр дэмжин орж одоо багуудаа бэлтгэж гаргаж ирж байгаа. Ач холбогдол айгүй хөгж байгаа. Тэгээд энийг хүлээж авч байгаа дэ нийт сургуулийн багш нар болон оюутнуудаа баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ тэмцээнд бас нөгөө талаасаа нийгмийн үйл ажиллагаа дэмжиж оролцож байгаа бид нараас дэмждэг байгууллагууд бас байгаа энэ жилийн. Тэгээд бас тэр дэмжиж байгаа байгууллагуудаа ч гэсэн давхар талархлаа гэдгийг илэрхийлж байна. За ярилцахад их таатай байлаа. Тэгээд маш гоё тэмцээн уралдаануудыг оюутан залуустаас хүртээмжтэй байдлаар ингэж зохион байгуулж байгаа та бүгдтэй баярлалаа. Тэгээд магадгүй бит хоёрын асуугаагүй хоёрын бас студид орж ирээд хэлхийг хүсэжсэн зүйлсээ илэрхийлж болно. За тэгээ ямар ч байсан яг нөгөө хийсэнчлийн тэмцээний зохион байгуулалтад оролцож байгаа бүх байгууллагуудаа болон яг оролцохоор одоо оюутнуудаа бэлтгэж байгаа багш нартаа тэгээ оролцоход бодоод ингээд яах вэ гэж бодож сууж байгаа оюутнууд байвал яг ингээд өөртөө ороорой гэж хэлээд дэмжиж байгаа бүх байгууллагуудаа талархснаа илэрхийлье. Тэгээд танаа телевизийн нэвтрүүлгийн хамт олондоос талархснаа илэрхийлье. Их баярлалаа. За дөрүлээ зураг авах. За.